За сэргийгдэх эрчим хүчний талаар Чойжоо сайд урдмаас ярьжсэн. Бид эрчим хүчин зохицуулах газар их сургуулийн сэргийгдэх эрчим хүчний тэнгэмтэй хамтраад Бээжингийн Банжин технологи компани 100% өргөн оруулалт хийгээд 100-аас 10,000 мегаваттын салхины нар эрчим хүчний сэргийгдэх эрчим хүч барьж өгье гэсэн. Зөвхөн дотооддоо эрчим хүчний борлуулалтын дээр нь танаа засгийн газар та тохирё гэсэн. Тантай уулзсан энэ улсууд. Би танд бас санал болгож хэлсэн, их хурлын дарагт хэлжсэн, ерөнхий сайдад хэлжсэн. Зээл биш энэ чинь. Хөрөнгө оруулалт хийгээд борлуулалтын дээр нь тохироод 15-20 жилийн өмнө дараа нь Монгол улс тушаа засвар хийж бүрэн хүлээдэг гэж асуудал дээр хөрөнгө оруулалт хийсэн компани улсын энэ сэргийгдэх эрчим хүчний газар их сургуулийн дээр бүр очоод сургалтанд суугаад тэгээд энэ засгийн газар та гэрээ хийгэрсэн энэ талаар одоо таны энэ сэргийгдэх эрчим хүчний талаар зээл авна гэдээ ярьж байна л да. Энэ чинь одоо кичнээн сая долларын зээл болохын нөгөө сайн компаниуд тантай уулзсан энэ талаар асууя, дараа тодруулъя. Надад таны яриад байгаа компани уулзаагүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нар дотооддоо 10,000 мегаватт буюу 10 гигаваттын ийм цахилгаан эрчим хүчний хэрэглээг шингээх хэрэглээ байхгүй. Орсын бүгд найрамдах хятад улсын талаас би эрчим хүчний сайдтай саяхан уулзсан. Хятадын талаас ийм хятадын компаниуд нэ ялангуяа энэ дотор бол төрийн өмчтэй компаниуд дотроос ийм санаачлал гараад байна. Монгол улсад сэргийгдэх эрчим хүчний хөөсөр бариад Хятад улс руу экспортлоё гэсэн ийм санал тавиад байгаа. Танаа Хятадын өсөлжөөнүүд энд ийм хэрэглээг хүлээж авахд бэлэн үү гэдэг ийм асуулт тавьсан. Бид судлаа гэсэн нэгдүгээрт ерөн шаардлагатай бол бид нар бизнесийнхаа загвар бид нар ямар эрх зүйн орчин бий болгох юм, та нар ямар нөхцөлтэйгээр худалдаж авах вэ гэдгээ тодорхой болгоё гэд манай талаас бид нар хэрвээ та бүхэн энэ саналыг дэмжиж байгаа бол Монгол Хятадын хамтарсан ажлын одоо эрчим хүчний яамдуудаас нь эрчим хүчний салбарынхныг оруулаад хамтарсан ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гаргая гэдэг ийм яриатай байгаа.